төр засаг буюу төр засгийг бол буруутай гэж ингэж бид үзэж байгаа. Энэ үндсэл нь болов энэ нийгэм өөрөө авилга хүн судал энэс үүдэлтэй одоо бизнес эрхлэгч болон бусд одоо та бидний ёс суртахуун үзэл бодлыг дороотуулах ийм хэмжээнд авчих ийм үндсэн үндсэл нь гэдэг юм. Энэ нөхцөл байдал бол бид төсөв үеийн засгийн газрын одоо буюу төр засаг одоо бий болсон үеийн чиглэл үзэж байгаа бол хэлэх гэсэн үг маань тийм ээ. Энэ бүхнийг бол яг үндэслэн хөлбөрийн хүрээлэл бол одоо манай нөгөө тайлбарлаж хэлэх ба. Тэгээд ийм бол өөрөө аав хүний тавар Монгол улсын ерөнхийлөгч илтгэл зөвлөж одоо хандаж өнөөдөр захиа хургуулж байгаа. Мөн ерөнхий сайд буюу засгийн газрын төв намын алтан хоёрт бас одоо бас захиа хургуулж байгаа. Тэгээд энийг бол одоо бас ерөнхий намын алтан хоёрт хургуулж байгаа захианы талаар бол манай өнгөрөх чараа билүүргүй бас хойдын тоохнод явуулчихсан. Тайлбарлах байгаа. За энэ аавуудын ерөнхийдөө бол одоо сэтгэлийн тэргүүн гэдэг нь одоо 2,700,000 хүний одоо аав юмаа гэж би одоо өөрөө хөлдөө ойлгож үзэж ингэж явдаг хүн. Тэгэхээр тэр утгаараа би бас хэлбэрдэж ерөнхийлөгчтэй бас захиа хургуулж байгаа. Энэ учраас эдээс ерөөс нь чухал болсон юмнуудын бүтгэнээс хэлээд хүчил гэсэн бодлоо тийм. За ер нь бол Монгол төрийн тэргүүн, Монгол эмээ хөрөлтийн аав одоо хүнд өөрийн гэр бүлд очилсан тэр хар үдийн шиг зүрх төсөөлж элэг юмтэрч сэтгэл урагтан аимшигт мэдээлэл зургийг дахин энийг мөрөхгүй аав ээж тэдний бяцхан хуу юу татгаас гэсэн чинхүү сэтгэлийн улмаас одоо тань хандж байна гэсэн юм захиа байна. Тэгээд түүн 9 сарын 3-нд өөрийнх нь хамгийн сүүлчийн хичээл буюу одоо хичээлийн шинэ жилийн өдөр одоо бас энэ асуудал бас нэг тайлбар сонсч мэдсэн ба. Тэгээд энэ өдөр ерөнхийлөгч нь өөрөө хүмүүс балаасаа гэдэг хичээлийг одоо яг хүүхдүүдэд заасан байдаг. Тэгээд тэндээс одоо өмнө ойлгож бичиж авсан өөрийн болгож авсан ингээд хэвчин одоо бичсэн байдаг. Тэгээд эндээс нь бас би хасрагаад өөрийнх нь захиж хэлж зааж сурсан одоо хүүхэд тэрс сайн хүүхэд гэж ямар хүүхэд байх ёстой байдаг. Энэ тухай одоо хэлж захиж өөрийнх нь сурч ирсэн хичээл намаас өөрийн болгож ойлгож аваад одоо ингэсэн дэвтэн мөн одоо өөрөө бол яг л одоо ерөнхийлөгч хэлж зааж сурсан шиг одоо онцлогддог сайн хүүхдийн бол үлгэрэн байсан гэж одоо би аавны хувьд бас охин хэлэх байна тийм ээ. За тэгээд эндээс нэг товчхон хаалт захианаас бүгдийн уншуулах 5 цаг хугацаа гэх юм байна. Энэ бол товчхон дундаас нь бас би ингээд тав техник болсон ерөнхийлөгчд хамт өгж байгаа захиагийн бас өрн ихээр нь бас хэлж гаргаж өгөхийг бас тав техник зүгээс хүсэж байна боломж олцсон байна тийм ээ. За тэр аимшигтүүдийн миний охины амнаас бетон дуунгийн машины цэнж шахагч хоолой бус Монгол төр дүүрэлсэн хүн суртал авилгалаас үүдэлтэй нийгэмд ёс суртахуун үзэл бодлын дороотлын хоолойд дарагдан алагдсан гэж үзэж байна. Үлдэж очирсан өмчийн янзх шиг хүү дүү зов чансан ээжийн хартур өр урагдаж 12 настай бяцхан охины нь хязгаар үүсэл мөрөөдөлтөд хөтлөгтөн явсан оюун бодол тархийг нь тэр увайгүй хоолой нэц даран унахтаа тараан цацсан тархиныхан хүрч үгээгүй эд дисбүрийг гэгэн нарийн өсөл мөрөдөл хэл хийцэн бүх бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг. Боломжгүй өсөлтөд автан хам хийж суусан арга мохордсон аав би хаана яаж ямар нэгэнд юу болоод байгаа үнэмшиж адан бүр зүрхэн урагдж байснаа хэлхийн сацуу Монгол түүний аав танд инхүү хандлаа. Та ардийлч гэнүүндээ гардаг ушин оюун шиг үүнийг молдлыг 50 амгалан дайцгаа гэж хамтгүй гэдэгт найдаж байна. Их оронд байна. Эрдэнэ түүний амир хөдлөө гэх мэт ямар нэгэн арилжааны зар мэдээ шиг бэлэгдэж дайнд ажинтай улс оронд бүхэл үрдэж буй цэргийн тоотой
Монгол улс хүнлэг энэрүүн гэх өнөөгийн нийгэмд золгүй байдлаар алагдж байгаа иргэд үр хүүхдийн чинь тоо нүүцэж байгаад таныг хариулт өгөхийг хүсэж байна. Олон тооны өшүүн ойд дор бүрнээ асуудлыг хуулийн дагуу магадлж байх тул дахин ямар ч гэмгүй кино үзгээр явсан 19 настай оюутан хүүгийн дээрээс мөн барилгын тусаас төмөрөн таныг нь авч бодлоо. Хүүгийн аав ээж болон Монгол хүн мөн барилгын тусаас төмөр биш харин авилгын төрлийн тулгуур авч чадсан гэдгийг мэдж байгаа. За ингээд Монголын улс таны хүүхдүүд хариуцлагагүй бизнес, авилга, хүн сурталчилсан төлөөс болсоор байх уу? Эрдэнэ түүний аймаг ямар үнэтэй вэ? Бидний охины хүүгийн амийг хэн хариуцах вэ? Монгол төр иргэнийхээ амийг юугаар төлөх вэ? Энэ бүхэнд үр хөвгөл бид танаас хариулт өгч байна. За хамгийн сүүлд бол одоогийн захиалга яг өнөөдрийн нөхцөл бол одоо зуус хоёроо зураг зуус хоёроо одоо амин зургаж өндөрлж байгаа даав гэж бид үнэ. Миний адил нэгэн хэлэгч нэгэн аав хүнийхэн хувьд яг хүнд нь зориулж одоо зүрх сэтгэлд нь одоо тийм энэ үгээс хүүхдийг охиныхоо хүслийг хүрхийг хүсэх юм а гэдэг юм болчих юм байна. За тэгээд энэ ийм утгатай нэг хэдэн захиа юм байна. Тэгээд бид одоо Монгол хүний амнаас үнцэнтэй байх гэдэг ийм хуулийг одоо бас хуульчнаас бас яддаг байлээ. Бид нэг хуулийг өөрөө Монгол хүн үнцэнтэй байх, үнцэгтэй байснараа энэ хуулийг баталгаажуулснараа нийгэм өөрөө хариуцлагатай болдог тийм ийм одоо үйл явдал юм байна. Энэ бүхэнд бол одоо бас хэлэгчийг анхаалаа хандуулж ийм хуулитай болгох одоо дээр ажиллаж өгөөч гэдэг ийм л тавьчих юм байна. Захааны утга бол ийм л хүчтэй юм байна. За энэ сайдын захааны хандуулга манай